найзуудын нууц ч гэдэм одоо нэг тим юм бас байж таа. Надад хамаарлагын мөртлөө тэр хүн одоо надад юмаа ярьж штэ би тэр хүний найз болохоор тийм үү. А тэр хүний амьдралд ямар ч үеж болно. Одоо өөр эмгтээтэй ч үгүй ямар нэг юм асуудалтай ч юм уу байж болно. Тэр хүний асуудал миний асуудал биш байхгүй. Тэгэнгүүт танаа найз чинь ийм штэ. Тэгээ чи яагаад наатахтай юм бэ? Чи яагаад та хоёрыг юу ирсэн? Чи одоо тэр хэрвээ тийм бол тэр амар утгагүй зүйл. Тэгэхээр найз нөхдийн хоорондох бас тийм нууц гэж юм байх хэрэгтэй. Тэрийг хэрэгтэй. Тийшээ бол оролцоод хэрэг байхгүй. Үнэхээр хэлмээр байгаа бол чамд өөрөө хэлнэ шүү дээ хэрэгтэй. Хэрэгтэй юм чи бас ингээд эхнэр гэдэг чинь ингээд хажуут нь байгаа яг үндэ тэр найзаас чи илүү сайн найз байхгүй юу? Тэгэхээр эр чинь мэдээж хэлэх юмаа хэлнэ одоо чи нөгөө хов байна энэ чи ингэсэн байна чи тийм мэдээж байж л байгаа. Гэхдээ хэлэхгүй зүйлээ бас хэлэхгүй. Тэрийг нь бас нэг ингээд хэлээгүй хахад битээ оролцоод гэж чинь тийм. Уусаа хэлмээргүй байгаа хийж болохгүй юм хэлэхгүй. Түүнээс ихэнхдээ нууц амар их нууцаа ерөөхдөө эрэхтэй хүн яаж ч утсаа хэлнэ. Эхнэртэй л хэлнэ. Эхнэртэй хүн хаана амаалтах уу, хаана нууц задрах уу тэр эхнэртэй л задрна. Seoul Lab-ийн ерөнхий ивент тэтгэгч дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab.